Хэрвээ та нар GG Drop сайтыг ашиглах юм бол булгар гэдэг промо кодыг ашиглаад депозитод 11% бонус аваарай. За ерөнхийдөө энэ сайтын хамгийн сонирхолтой кейсүүдийн нэг болох mystery case задлж үзье гэж бодлоо. За ямар ч тач бол би нэг бас хуваараа нэг ганц хоёр mystery case задлаад үзсэн чи хэрвээ аз таарч марах юм бол нэг mystery case-с 3 ширхэг скин ч юм уу ингээд ундын байлаа. Одоо жишээ нь би Nest-ийг задлаад үзэж байхад бол эндээс бол баг нийлээд нэг баг $14-5 тийм 3 скин унсан тохиолдол бас байгаад байгаа. Бас эндээс нь үнэгүй кейсээс гээд ер нь бол юу бол бас энэ mystery case-ээс бол ундгийн бэлээ. Тэгэхээр хэдүүлээ ямар тач бол энийг нь бол нэг ажиллуулж үзье. За энэ дээр бол амар шаардлагатай шүү дээ. Энэ дээр $39 өгөөд тэгээд $32.39 скин өгч. Энэ дээр бол хэдүүлээ эхний хэсгийнхаа бол зардлыг бол өгчлөө гэсэн үг. За дахиад. За энэ 6 дахь дээрээс бол хэдүүлээ бол ашиг гаргалаа. Энэ дээр бол харин энэ дээр ингэж олон скинээс ингэж ундаг нэг гоё юм байл л дээ. Хэрвээ Аз таарах юм бол бас эндээс нууц бэли ундын болоо гэж бодоо олон. За эндээс 3 юм уусаа. Яа. Энэ бүр ямар амар шаач 26 52-ын 3 шиг харин манайх ер нь бол GG Drop-ийн хамгийн гоё задлах юм яалч mystery юм шиг надад санагдсан. За дахиад авцгаая. Яа, энэ хамгийн сүүлчийн кейснээс бол амар ашигтай л гарчлаа 56-ийн 1 сет. Тэгээд үнгүү нэг кейс өгч байгаа юм. Миний яг задлах юм бол дахиад. За энэ үнгүү кейснээс нь за утга бэйли унах магадaltaй юм. За Аз таарах юм бол утга бэйли унж болно. Тэгтээ үнгүү кейснээс бол бас хэцүү дээ. Иглэхгүй яг хоо front side mist юу. За front side mist бол давгүй. За одоо хэдүүлээ lightning задлж үзье. Яа тийм удаан шүү. 3. За тэгэхээр mystery case-ийн ерөөхдөө хамгийн топ уналтсан ерөөхдөө 3 скин юм уу дээ. Энэ бол хангалттай ашигтай л юм л та. За одоо тэгэхээр 8 дахь руу орцгоё. За нэг энэс 10 ингээд тийм байна. Заадах тусам ерөөхдөө манайхаа кейсийн өмнө юм биш шүү дээ. Тэгэхээр mystery case ерөөхдөө баг хамгийн ашигтай юм шүү. Уг нь бол эндээс амар үнэтэй бас тийм nostalgic skin унах юм бол уг нь бол гоё юм. За тэгэхээр биш үү манид өнөөдөр бол задлаад бол хэдүүлээ. За эднэр ч яхаа өмнө бидний задлаад авсан байсан юмнууд байгаа юм аа. Өнөөдрийн задал сайрцнуудаас нэг за ямар ч ч бол хэдүүлээ ч юм бол $500 бол үрцсэн юм байна шүү дээ. За хэдийг
харин зөрүүлээд скинүүдрээ олоо гэдгээ тооцож үзээд эргээд уулзцгаая. За хэдүүлээ ямар ч бол $1000 гэсэн тэгээд $534 үрээд mystery case задлаад унсан скинүүдийн ерөөхдөө нэмээд үзэхэд бол $461 $41 болж байна нийт. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийн mystery case задлахаас бол ер нь $72.59 алдагталтай гарч ирсэн байна гэж. Мэдээж одоо энэ алдагдлыг бол хэдүүлээ хөх бол бас боломжтой. За тэгэхээр биш үү. Яаж нөхөхгүй гэх юм бол санийхнуудыг задлаад хэдүүлээ голд хүртэл алтан хайрцаг бол ерөнхийдөө бол онгойлгох боломжтой болчиход байгаа. За $60 хязгаар $60 бол гарч ирж байгаа юм байна. Яг mystery дээр өшөө яндороод тах юм бол хэдүүлээ ашигтай бол гарч ирж болгоо л байх. За тэгээд өнөөдрийн бичлэгээ хэдүүлээ энэ үрээд тэгээд дуусгая. Дараагийн жижиг трофи бичлэгээр хэдүүлээ энэ хож хүртлээ ямартайч бол энэ маргааш дараагийн бичлэгтэр хэдүүлээ ямартайч бол кейс байдлын боднортой. Тэд нэг хожоод тэгээд үлдсэн скинүүдрээ ямартайч нэг трейд ап хийгээд хамгийн сүүлийн стрим дээр энэ стримийн бичлэгэн дээр хэдүүлээ энэ сүнээр гээд энэ хайрцгийг нэг онгойлгож заах гэж үзье. Онгойлгож үзье да. За түр үзсэнд баярлалаа. За окей.